Сүүлийн үед цахим орчинд банкны дансаа түрээслүүлэн, данс түрээслэн гэх зарууд маш их явж байна. Ямар ч танихгүй хүнд банкны дансаа өгч ийн гэсэн үг шүү дээ. Яг ингэ өгсөн айгүй олон байгаа байхгүй. Гэхдээ танд мөнгөний ямар ч яаралтай хэрэгцээ тулгарсан бай, дансаа бусдад хизээч бүү ашиглав. Цахим лөөвчид таны дансыг ашиглаж бусдаас мөнгө зайлж байна. Мөн хуурамч суглааны орлогыг таны дансаар авч байгаа юм. Лөөврөөс гадна таны дансыг онлайн покер гэх мэт бооцоод тоглоомын сайтад мөнгө татах хэрэгсэл болгон ашиглаж байна. Дансаа бусдад ашиглуулах нь 1 жил хүртэл хорих ялтай эрүүгийн гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн 20-ын 19-р зүйлд үүнийг тодорхой зааж өгсөн байна. Мөрөдө тоглоом төлбөр таавар бооцоо тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх. Мөрөдө тоглоом эсвэл төлбөр таавар эсвэл бооцоо тоглоом зохион байгуулахад өөрийн эсвэл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол 451-ээс 5401 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдвэр.